бидний өдөр тутмын амьдралд завгүй яваад нэг өдөр өнгөрдөг. Нөгөө ачтай хүмүүсийн ачийг тэр болгон санаж чаддаггүй. Зориуж ялангуяа одоо энэ бурхан богшийн эхийн ачийг хариулсан энэ өдөр бид нэр зорж одоо эцэг эхийнхээ ачийг санах, ялангуяа эхийн ачийг санах энийг бол одоо бүр одоо чухалж олж бидний одоо энэ соёл уламжил болох хэрэгтэй байна. За 3 ачтай хүн байгаа шүү дээ, тийм ээ. Эцэг эх, багш 3. Энэ 3 хийсэн буянж хүчтэй болдог, нүгэлж хүчтэй болдог. Энэ 3 хүнд хандаж хийсэн ямарваа нэгэн сайн үйл хэрэгүүд нь бүгдээрээ хүчтэй. Түүний үр дагавар нь хэрнэ. Энэ 3 хүн лөө хандсан ямарваа нэгэн таагүй муу зүйлүүд бүгдээрээ одоо сөрөг үр дагаврыг авчирн тэр нь хүчтэй байх магадaltaй.